Малын араас гүйдэл байлаа. Хөдөө гэрлүүгээ гүүгээд аймгийн төвчдөө тараад хөдөө гэрлүүгээ гүүгээд явдаг байлаа. Тэгээ ингээд гүүх нь өөрөө бас амьдралын хэрэгсэл шаардлагаараас бий болсон. Яг нь ер нь бол хаач хүн ямар ч улс оронд байсан, хаач аль ч нутагт байсан хүн гүйх боломжтой. Намайг бол анх Америкт гүйчээд Монголд очиод Монголын эрдэмтэд бол тэгжсэн юм. Чиний гүйлтийн нууц бол говь шүү гэж хэлсэн. Яа говь юм гэсэн. Энэ говийн ургамал ногоо мал амт бүх юм байгальдаа дасан зохицыг өөр үг юм аа. Тэр говийн хатуу ширээ уур амьсгалд ингээд гүүгээ тэнд амьдраад ирэхэр чинь одоо хүний биед хэцүү юм тохиолдоход тэрийг даван туулах чадвар их сайн болчдөг юм байна л да. Тэр говь төрсөн хүмүүс. Ягаад гэвэл говьд ургаж байгаа ургамал нь өөр. Говьд одоо нэгч бороо ороогүй байхад газрын гүнээс тэр чигийг аваад ингээд цэцгэлдэг. Бөөс бударгаан тэр ургамлууд байгаа хөө. Нэгч бороо ороогүй байхад цэцгэлж байдаг ургамалч байдаг говь. Тэгээ говийн тэр тэмээ болж хэдчний хоног усгүй явдаг ч гэдэм ингээд тэр байгальдаа дасан зохицсон маш амтэн ургамал нь өөр. Тэр говийн ургамал ногоо мод нь өөр. Яг түүнтэй адилхан тэр говийн хүн бас өөр байгаа. Тэр Монголын эрдэмтэд хэлсэн багасаа чи говь төрж өснөрөө тийм юу болсон юм байна. Юмыг даван туулах чадвар суулсан. Багт чинь бүр ингээд биенд чинь суудсан байна гэж байгаа байхгүй. Одоо энэ гол сэргээс ч одоо энэ л байна да. Одоо миний нөгөө рол модель гэх юм уу. Гис хаан бол одоо яалтчгүй ингээд энэ хүний бас тэр тэсвэр хатамжил тэр юмдыг бодохоор бол өөрөө ирэх бас хүч орж ирдэг. Тэр агуу түүхээ бодоод тэр ер нь бол эцэг хүн бол хүүхдээ надаас илүү байгаасаа гэж боддог байхгүй юу. Бүх хүн тийм ээж хүн ч гэсэн хүүхдээ сайн надаасаа илүү сайн байд гэж боддог шээ. Надаасаа муу амьдраасаа миний амьдрсан амьдралаас муу амьдрах хэрэгтэй гэж боддог эцэг нэгч байхгүй шүү дээ. Тэр Чингис хаан ч гэсэн одоо монголчууд бидний эцэг зүйл одоо миний одоо эцэг л гэсэн үг. Тэгээ миний эцэг бол одоо намайг юу гэж бодох вэ? Надаас илүү амьдраасаа буюу миний хийж чадаагүй хийгээсэй гэж бодож байна. Тэр нь одоо юу гэдэг би энэ дэлхийг энэ хуурай газрын юм ингээд одоо тий амар амгалан тогтоож чадчихсан бол одоо миний үр хөвгүүд энэ дэлхийг бүтнээр нь амар амгалан болгоосоо гэж бодож байгаа шүү дээ. Миний эцэг. Тэгэхээр тэр эцгийнхээ хүслийг биелүүлэх буюу одоо эцгийнхээ тэр хийж чадаагүй хийх чил одоо үр хөвгүүд бид нэрийн бас нэг үүрэг юм уу хариуцлага гэх юм уу бас нэг хийх ёстой санаж бодож явах ёстой юм байна. Тэгээд төвгээд энэ монголчууд азарга нь хүрээгүй газар домног нь хүрдэг тийм эцэг нь хүрээгүй газар хүүн хүрдэг гэдэг. Тэгэхээр энэ эцгийнхээ бас одоо үргэлжлэл бас байв тийм илүү өвгдээцийнхээ бас хийж чадаагүй гүйцээгүй гүйцээ хийсэн гэж одоо хүсэж явдаг юм.